Хай манайхан. За өнөөдөр би та нартай энэ бичлэгийн гарчин дээр харж байгаачлан минималист эрхтэй арьс арчилгаа гэдэг бичлэгийг хүрэхээр шийдсэн байгаа. За яагаад минималист эрхтэй арьс арчилгаа гэж нэрвэгсэн бэ гэхээр эмэгтэйчүүд бид нар өдөр тутамдаа маш олон шатараалтаагаар арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. Харин яг эсвэргээрээ эрхтэй хүмүүс маань болохоор заавал тэгж олон бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр ердөө 5хан бүтээгдэхүүн хэрэглэхэд хангалттай байдаг. Тэгээд минималист гэдгийн учир нь юу вэ гэхээр эрэгтэй эмэгтэй гэж ялгахгүйгээр яг одоо минималист маягаар цөөхөн бүтээгдэхүүн одоо хэрэглэх сонирхолтой эмэгтэйчүүд бас байдаг учраас энэ бичлэгээ би минималист эрэгтэй арьс арчилгаа гэж нэрвэгсэн байгаа шүү. Тийм болохоор бичлэгээ та дунд дуслан заавал үзээрэй. За нэгдүгээр алхам болохоор тосон цэвэрлэгч. За зарим хүмүүс гайхчихж магадгүй эрэгтэй хүмүүс нүрээ боддгоо штэ. Cleansing oil одоо хэрэглэх шаардлага байна уу гэж магадгүй. Харин яагаад би cleansing oil-ыг сонгосон бэ гэхээр одоо эрэгтэйч вэ эмэгтэйч вэ бүгдээрээ нарны тос хэрэглэж байгаа учраас нарны тосыг яг бүрэн одоо арсны гадаргуу дээр үлдээхгүйгээр бүрэн цэвэрлэх үүднээс cleansing oil хамгийн сайн одоо тэр нарны тосыг сайн задлж тэг будгийг задлж ингэж байдаг учраас cleansing oil бол хамгийн зөв сонголт байдаг. Тэгэхээр гаран дээр ингэж яг бүлээсгэж агаад нүүрэндээ гоё массаж хийгээд тэгээд усаар зайлаад угаачна. За тэрний дараа хоёрдугаар алхамд болохоор шингэн савнг хэрэглэнэ. За шингэн савнг болохоор за манайхан бол ерөнхийдөө бол бүгд л хэрэглэдэг тийм үү. Тэгэхдээ шингэн савнг хэрэглэхдээ ялангуяа юм батг гарамтгай машин тослог арьстай бол одоо болж игэл ийм өнгөгүй тэгээд ийм гээлэн бүтцтэй усан бүтцтэй тийм шингэн бүтцтэй байвал их зүгээр. Мэдээж нүүрний шингэн савнгаараа нүрээ цэвэрлжлээ. Хөөсрүүлээ сайхан массаж хийн штэ. За тэгээ эрэгтэйчүүдийн маань бас нэг том алдаа байдаг. Гаран дээрээ тусаачаад ингээд бүр нүүрэндээ бүр ингээд амар хүчтэй ингээд ухаад идэгхгүй бүр ингээд юм ширүүн. Ерөөсөө тэгж болохгүй арьс эмзэг учраас хичнээн та эрэгтэй хүн ч гэсэн арьс чинь ингээд юм зузаан байгаа ч гэсэн хэрэв та буруу арьс арчилгаа хитрхи одоо юу гэдэг нүүрний нөгөө браш байдаг штэ нэг юм нүүр угаагч нэг юм хатуу борлон энтрэр ч юм ингээд хүчтэй ингээд угаад юм бол таны дээр одоо зузаан арьс чинь улам ингээд нэмгрээд эмзэг арьстай болох магадлал маш өндөр байдаг. Тийм болохоор маш зөөлөн эхлээд гаран дээрээ хөөсрүүлж агаад зохины хэсгээр бол зөөлгөн бусад хэсгээр бага тойрог маягаар ингээд угаавал их хүрдүүлтэй байдаг. За дараагийн шат болохоор серум байгаа. За серумыг би яагаад эрэгтэй ч эмэгтэй ч бүгд хэрэглэх гэж аваа гэхээр Монголын цаг агаар маш хуурай. Тэгээ болж игэл юм чигшүүлэх, гиалурины хүчил, за эсвэл одоо эмгэн хумстай, эсвэл хоонитой ч гэдэг юм уу, тийм чигшүүлэх үйлчлэгээтэй, эсвэл алоётой ч юм уу, тийм серумуудыг хэрэглүүлэх зүгээр. Арсандаа маш гоё гүний чиг өгчих юм бол дараагийн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд арьс чинь ингээд гоё хүлээж авахд гоё болчдөг байгаа. Тэгэхгүй бол одоо гэдэг нүүрний шингэн сав хэрэглэж шууд тосоо хэрэглэхээр арай учир дутагдaltaй байгаад байдаг. Тэгэхээр нүүрний шингэн савыг хэрэглэлээ, араас нь серумаа хэрэглээ. Серумаа баг зэрэг шингээснийхаа дараа араас нь хамгийн сүүлийн шат чигшүүлэгч тосыг хэрэглэж байна. За чигшүүлэгч тосыг болохоор за энэ болохоор sleeping pack гэж байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн шөнө хэрэглэнэ гэсэн. Чигшүүлэгч тос нь болохоор болж игэл нэг тийм арсны нөхс үеийг бөглөхөөргүй, нөхцөл үүсгээд байхааргүй. Тийм болж игэл тийм зөөлхөн усан бүтцтэй чигшүүлэгч тосыг хэрэглээрэй. Тэгээ чигшүүлэгч тосыг яагаад заавал хэрэглэж байгаа гэхээр нүрний шингэн савнгаар угаачаад орчих юм бол арьс маш их хуурайшна. Тэгээ ерөөсөө ямар ч хижээлгүй болчих гээд байгаа учраас серумыг хэрэглээд чигээ өгчлөө. Араас нь чигшүүлэгч тосоо хэрэглээд тэр серумынхаа үйлчлэгийг одоо агаарт ууршуулахгүйгээр ингээд бариад үлдчихээн гэсэн үг. За оройн арьс арчилгаа бол ингээл болоо. Харин өглөөний арьс арчилгаанд бол cleansing oil-ыг бол тосон цэвэрлэгчийг бол хэрэглээд ерөөсөө хэрэггүй. Яагаад гэвэл орой хангалттай нүрээ цэвэрлсэн учраас өглөө болохоор зүгээр шууд нүүрний шингэн савн хэрэглэсэн дэр. За зарим хүмүүс бас тэгж ярьдаг л та өглөө орой ингээд нүүрний шингэн савн хэрэглэхээр арьс амар хуурайшаад байна гэдэг. Та буруу шингэн савнгаа хэрэглэсэн байна гэсэн үг. Хоёрдугаарт та арьсандаа за өглөө орой нүрээ угаасан хэрнээ арьсандаа гүний сайн чигшил өгөөд араас нь ингээд бүтээгдэхүүнүүдээ хэрэглэсэн тохиолдолд бол арьс бол хуурайшгүй. Тийм болохоор өглөө би нүүрний шингэн савн яагаад хэрэглэх гэж байгаа гэхээр эрэгтэй хүмүүс маань эрэгтэй ч эмэгтэй ч ер нь бол ингээд унтчих хооронд арьснаас одоо ингээд тос айгүйх ялгарч идэг. Дэрний утан дээр наалдж идэг. За тэр бохирдлоосоо болоод дэрнийхээ удыг солихгүйгаас болоод одоо арьсны яг энэ хоёр хацар хэсгэр маш их батг гарах гэдэг. Тийм болохоор тэр одоо орой унтчих хооронд тэр тоос, шороо, ням бактери арьсны чинь ингээд гадаргуу дээр ингээд наалтцсан байгаа. Хөлс бас гарцсан байгаа учраас
тэр бохирдлыг цэвэрлэх үүднээс усаар цэвэрлээд ямар ч нэмэр байхгүй болохоор нүрийн шингэн самгаар угаалаа их зүгээр. За өглөө нүрийнхээ шингэн самгаар угаачлаа. Түрүүний илтгэр хөрхөн гүндээ сайхан чигшлээ өгөөд тэгээд эн чинь болохоор sleeping pack учраас өглөө төрөхгүйд заавал ийм sleeping pack авахгүй зүгээр л нэг сайн чанартай чигшүүлэгч тоос аваад өглөө оройдоо хэрэглэж болно шүү. За тэгээд чигшүүлэгч тосоо төрхлөө араас нь хизээч мартаж болохгүй нарны тос. Зөвлөгөө авж байгаа эрэгтэй хүмүүсийн ихэнх нь дандаа арсны асуудалтай хүмүүс байдаг. Батхтай, батхны сорвтой, өрөсөл батхнууд гарсан хүмүүс их холбогддог. За тэр дунд ингээ харж байхад яагаад батг гараад байна гэхээр та хамгийн түрүүнд арсаа хамгаалж иж арсчин гоё юм. Тэгвэл арсаа хамгаалаагүй үднээс гадны нөлөөнөөс болоод нарны туяанаас болоод арсан дээр батг үүсдэг учраас нарны тосыг та хэрэглэж явах юм бол ерөөсөө арсаа аварж ийна л гэсэн. За тэгээд миний өмнөх нарны тосны бичлэг байдаг. Тэр бичлэгийг залуусаа заавал үзээрэй. Тэр бичлэгийг үзэх юм бол ер нь яг нарны тос хэрэглэх ёстой гэдгийг ерөөхдөө ойлгочихно дөө. За тэгээд нарны тосыг хэрэглээд ингээл ерөөсөө өглөөний арьс арчилгаанд 4 шат дараалтаа явах юм байна. Оройны арьс арчилгаанд болохоор cleansing oil нэмэгдээд 5 шат дараалтаагаар ерөөсөө ийм маш амархан минималист арьс арчилгаа болж байна. Эдгээрийг болохоор өдөр тутамдаа хэрэглээ явуулчих болно. Тэнгүүд яг онцгой өдрүүд бас байдаг байхгүй. 7 хоногт нэг удаа эсвэл 2-7 хоногт нэг удаа давхар онцгой арьс арчилгаа заавал хийх шаардлагатай байдаг. Яагаад вэ гэхээр хүний арьс 27-оос 28 хоног тутам арьс маань гуужж яадаг. Тэнгүүд нүүрэн дээр маш их батхны сорвтой залуус их байгаад байдаг. Шинэ гадуур дээр тэр нүхцэн арьс ингээд зузаараад ерөөсөө цаанаас нь гоё шинэ арьс чинь уган гарчаад байдаг. Наан нөгөө арьсны гадуур дээр байгаа тэр нөгөө зузаан арьсыг бид яг зориултын аргаар зориултын бүтээгдэхүүнээр гуужуулснаар цаанаас нь бүр шинэ арьс төлжөд гараад ирдэг байхгүй юу? Арьсаа гуужуулахын тулд ийм пилинг жел хэрэглэж болно. За Монголд бол гадуур зөндөө олон пилинг желүүд байгаа. Бид нар болохоор өмнө скраб гэдээ гуужуулагчийг хэрэглэдэг гэсэн шүү дээ. Тэрний арай зөөлөн маягаар ингээд гуужуулдаг. Гэхдээ нөгөө дотроо тийм том ширхэг одоо хүчтэй юм байдгүй учраас зөөлөн аргаар гуужуулдаг. Ийм пилинг жел байгаа. Тэгээд пилинг жел болохоор физикал гуужуулагч гэсэн үг байхгүй. Химийн гуужуулагч нь болохоор ийм шингэн бүтцтэй баг ус шиг байгааз. Тэгээ энэ болохоор химийн гуужуулагч байгаа. Энэ болохоор BHA хар батга болон батгатай арьстай хүмүүст тэр арьсаа гуужуулах. За 7 хоногт нэг удаа ч юм 2 удаа хэрэглэж болно. За энэ AHA нь болохоор цагаан батга гардаг. Жижигэн бэржгээ батга гардаг. Тэгээ хөнгөн бас гуужуулъя гэж бодож байвал энэ AHA гуужуулагч нар их зүгээрдэг. Гэхдээ миний хувьд болохоор зөвхөн миний арьсан жишээ заяа. Би арай юу гэдэг хэрэглэхэд арай зөөлөн хэлбэрийн гэвэл энэ AHA нь илүү арай зөөлөн. BHA нь болохоор түрхэхээр ингээд мэддэхгүй шиг нэг магаш нүүднийхээр арсыг бүр амар гуужуулаад ингээд унгаад байгаа нь бүр мэдэгдээд байдаг. Тэгэхээр энэ арай хүчтэй шүү. Тэгэхээр AHA нь арай зөөл юм шиг санагддаг. За ийм гуужуулагч нар байна. Та нар анзаарсан уу? Би болохоор сая скраб ерөөсө харуулсангүй шүү дээ. Би сүүлийн одоо жилүүдэд болохоор скрабыг ерөөсө хэрэглэхгүй байгаа. Яагаад скрабыг хэрэглэхгүй байгаа гэхээр одоо ингээд гар утас хүртэл ингээд шинжлэгдээд ингээд апдейт хийдэгтэй адилхан госхны бүтээгдэхүүн ч гэсэн апдейт хийгээд бүр улам гоё шинжлэгдээд бүр илүү чанартай болоод эхэлдэг. Тэгээ хүний арьсыг илүү гинтэхгүйгээр зөөлөн аргаар гуужуулах арга замыг их одоо хайдаг болсон. Тийм болохоор ийм пилинг жел эсвэл ийм химийн гуужуулагч нар хэрэглэдэг болсон байгаа шүү. Тэгэхээр скраб бол яг үнийг хэлэхэд одоо бол модноос гарсан гэж ойлгож байна. За тэгээд 7 хоногт нэгээс 2 удаа сэлфитик маск нүүрэндээ бас тавьж яж болно. Батгатай арьстай залуучууд маань анхаарлаа нааш нь хандуулаарай. За түрүүний ингээд шатараалтай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсэн байгаа шүү дээ. Тэгвэл чийшүүлэгч тосоо хэрэглэсний араас алоэ гелийг хэрэглэж болно. За яагаад алоэ гелийг хэрэглэж байгаа гэхээр ялангуяа батга гардаг, батхны сорвтой, эсвэл арьс нь маш улаалттай. Ер нь ямар ч арьсны асуудалтай хүмүүс энэ алоэ гелийг хэрэглэж болно. За өдөр тутамдаа насан туршдаа хэрэглэж болно. Ерөөсөө лимит заагаагүй. Тэгээ хэдэн ч насны хүн хэрэглэж болдгоор юм онцлогтой алоэ гел буюу 100 нас доргомл урмлын бүтээгдэхүүн байгаа. За тэгээ энэ бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэсэн үг. Тэгэхээр чигшүүлэгч тосныхаа араас хэрэглэнэ. За тэгээд араас нь нарныхаа тосыг хэрэглэж болно гэсэн үг. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг миний Instagram хаягнаас энэ алоэ гелний мэдээллийг бол авах боломжтой. За дараах нь болохоор далайн замган маск гэж байдаг.
За ер нь манай ирчүүд бас мэдэх баха энэ харахад ингээд юм шиг харагдчихад энэ болохоор яг байгалийн далайн замаг байхгүй. Тэгэд энийг ингээд юм шахмал болгоод за тэгээд энийг хав алгуулсанд хийнгүүд 30 минутын дараа ингээ хөөгөө томорчдөг. Тэгээ хөөгөө томорсон байгаа далайн замагныхаа усыг асгаад тэгээд энэ сарны хандтай гойлоод юм маск болгочдөг. За энэ маскыг яагаад би санал болгож байгаа вэ гэхээр за хуур арьстай эсвэл тослог арьстай ямар ч төрлийн арьстай эрэгтэй хүн хэрэглэж болно. За тэгээд нүүрэндээ ингээ түрхэж штэ. Тэгээ хамгийн гоё өгөх үр дүн юу вэ гэхээр арсны өнгийг гоё сэргээж өгдөг. Одоо ингээ алаг цоох энэ тэнтэй ингээ сорвтой арьстай байлаа гэхэд за 3 хоногт нэг удаа энийг хэрэглэдэг байхгүй. Тэгээ 3 хоногт нэг удаа хэрэглээд ингээд давтамжтай ингээд яваад хэрэглээд явсны дараа арсны өнг ерөөдөө мэдэгдэхүйц ингээд аюу гой болоод эхэлдэг. За ийм хуурай арьстай яг энэ хамрын үзүүр эсвэл хацар хэсгэр ингээд арс нь ингээд хуулраад ингээд хуурайшл ихтэй маань болохоор яг энэ далайн замгүй маскыг 1-2 удаа хэрэглээл шууд арсны өнгө нь гой ингээд жигдрээд дээрэс нь нөгөө хоцруудаад байсан гайг болчдөг. За өнөөдөр бичлэгтэй хамт байсан бүгдэнд нь баярлалаа. За тэгээд минималист эрэгтэй арьс арчилгаа гэж байгаа учраас маш цөөн шат дараалтай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг зөвлөлөө. Яг хүн болгоны арьс өөр тий хүн болгоны одоо сонирхол өөр учраас заавал ийм 5 шат дараалтаар гэхгүйгээр олон бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой хүмүүс бас байдаг. Шингэн савн хэрэглэсний дараа төвнөрөөр арчаад эссенц түрхээд тэгээ серум хэрэглээд тэгээ ампул хэрэглээд чигшүүлэгч тос хэрэглээд тэгээд алаа гэлээ түрхээд ингээд маш олон шат дараалтаагаар хэрэглэсэн ч болно. Тэгвэл минималист гэж байгаа учраас би маш цөөхөн бүтээгдэхүүнүүдийг та нарт зөвлөсөн байгаа шүү. За өнөөдрийн бичлэг таалагдсан бол лайк дараад тэгээ subscribe гэсэн төвчнөрийг заавалдаараа ингэснээр та дараагийн миний бичлэгийг цаг алгалгүй үзэх боломжтой байгаа. За ингээд дараагийн бичлэг хүртэл уулзлаа. Түр баярлалаа.